таасаа. За түрүүжийнхэн хариултаа авч чадаагүй асуултаа нийлүүлээд асуучих. Нэг одоо багц хуультай холбоотой учраас хуулийн төслийн одоо энэ би юу асууж байгаа шүү нөгөө татварын ерхий хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор үл маргах журмаар гаргуулах татварын үрийн хэмжээ тухайн орлого нь 80% сэтрэхгүй байна гэсэн ба. Энэ 80% гэдэг тооны ард ямар тооцоол байсан бэ гэдэг хариултыг авах хүсэлтэйсэн. Тэрийгээ тодруулъя. Хоёрдугаарт нь нөөтийн хөнгөлөлт дээр байдаг жагсаалтын дотор тэр нөгөө туслах хэрэгсэлтэй холбоотой ямар ангиллууд байдаг вэ гэж асуусан чинь зөвхөн хөгжлөмшөлтэй хүмүүс гайлын татвар дээр хөгжлөмшөлтэй хүмүүсийн тохируулах тийм одоо тоног төхөөрөмж автомашины асуудлыг л хариулсан өмнөх удаагийн уралт дээр. Тэгэхээр энээс өшөө давсан буюу эрүүл мэндийн туслах бүтээгдэхүүн гэж ангиллаар байж магадгүй. Ер нь ямар ангиллалд нь таяг, тэрэгэнцэр одоо сонсголын аппарат алхуулагч за мөн эрүүл мэндийн бусад багаж хэрэгслүүд тооцогддог вэ? Тэр жагсаалт нь ер нь одоо ямар хамгийн сүүл хизээ батлагдсан бэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Яагаад тэгэхээр хөгжлөмшөлтэй хүмүүс нөөц шингэсэн үнээр тэр худалдаж авах гэдэг өөрийнхөө амьдралыг хялбарчлах гээд байгаа туслах технологиуд нь нөөц шингэсэн үнээр орох тусмаа өртгөн өсөд идэг гэсэн. Тэгэхээр бас л хүндрэлтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ер нь манайх аль хавцаа явж байгаа мэдээллийг авах зорилгоор би асууж байгаа. Тэгээ дараа нь эргэж бас хариултан дээр үнэхээр тодруулна гэсэн. За хэн хариулах вэ? Ажлын хэсэг хариулах вэ? Гав гişүн. За анх бол засгийн газраас бол 80% гэж өргөн байрсан. Одоо нөгөө дансыг хаах нөгөө юун дээр зохицуулт дээр. Тэгээ тэрийг бол төсвийн байнгоор бол ажлын хэсгээр бол 80 70-30 болгосон байгаа. За нийт бол татвар үндсэндээ бол эн чинь 30% нэмэгдүүлснээр дансанд үлдсэн мөнгөөр цалингаа тавих татвар төлөгчдийн тул 31,000-аас 47,000 болж нэмэгдэх юм байна. За тоног таны асуусан төгслийн бэрхшээлт иргэдийн асуудал дээр хэрэглэн зориулсан тусгай зориултын хэрэгсэл тоног төхөөрөмж автотээврийн хэрэгслээс нөөтөөс чөлөөлж байгаа юм байна. За 20% татвар төлөгчдийн дансанд үлдээсэн 31,000 татвар төлөгч цалингаа бүрэн тавих боломжтой байсан бол 30% болгосноор 47,000 болох юм байна. За гайлын тариф хуулийн 38.1-ээр хөгжлийн бэрхшээлтийн зориулсан тусгай зориултын хэрэгсэл хиймэл эд эрхтэн тэдгээр эд ангийг бас гайлын дотроос чөлөөлж байна. За нэмээд хэн хариулчих вэ? Шимэцэр хариулах уу? За ажлын хэсэг. За гай гişүний асуулт хариултан дээр л нэмж хариулъя. Тэр тухайлсан бол тийм жагсаалт бол гардаггүй байгаа. Зөвхөн яг хуулийн дээр дөрөвний заасан, нэр заасан тэр зүйлэл одоо чөлөөлөгдөж явж байгаа. Саран чулуун гişүн тодруулъя. За баярлалаа. Тэгэхээр одоо ингэн гэсэн үг үү? Ер нь бол одоо туслах технологийн сэргээн засах туслах технологийн төвтэй болж байгаа. Одоо хуучин байсан протезны үйлдвэрийг тийм болгож засаад шинжлэж байгаа шүү дээ. Гэр бүлийн яамны харьяа тий. Тэгэхээр тэрний харьяа ямар бүтцтэй үйл ажиллагаа хийх гээд байгаа вэ гэхээр энэ туслах технологи гэдэг дотор чинь зөвхөн хиймэл хөл гараар хязгаарлагдахгүй олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа юм л да. Жишээлбэл одоо хүнд ээлтэй нөгөө гараа чанга хатгаж чаддгүй хүнд халбаг бариулаас ихсүүлээд ойр зүрийн амьдралын хэрэгслийн бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг хөгжлөмшөлтэй хүмүүсийн одоо бие даах чадварыг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлтөнд хамруулдаг ийм бодлого байгаа гэсэн. Тэгэхээр энийг хийхийн тулд тусгай жагсаалт юм уу ямар төрлийн одоо баримтчиг гаргаж иж энэ баталгаажих юм. Одоо байгаа тэр тээврийн хэрэгсэлжийг ийм хуулийн залт хэрэгтэй гэсэн үг үү? Эсвэл одоо сайдны тушаал журмын дагуу өөр одоо баримтчиг хэрэгтэй гэсэн үг. Энэ дээр мэдээлэл өгөөч. За ажлын хэсэг хариулъя. За галибит тарифын тухай хуулийн 38.1-12-д бол энэ тохиролтуудаа тэрэгэн зэрэгтэй хүнийг суулгах, забуулгах зам тавцсан өргөөртэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага зөвхөн гар удирдлагатай, дээрх айдал бүрэн тоноглогдсон үйлдвэрлэгдсэн тусгай зориулттай автомашиныг гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг энэ хуулийн заагдсан зүйлээрээ л бид нар бол чөлөөлтийг гаргана. Тэрнээс нэмэлт бол одоо юу гэдэг нь жагсаалт гаргаж бол
явахааргүй байгаа. Хэрвээ ингээд цааш өргөжүүлэх шаардлагатай бол бид нар хуулиндаа бол тодорхой энэ өөрчлөлтүүдийг оруулж ижил шийдэрлэгдэх боломжтой болно. Тэгээ ерөнхий заалтаа аваад үзэхэд бас хуулийнхаа зохицуултаар л шийдэгдэх хэрэг байна. Саран Чулуун гишүүн тодорхойлъё. За баярлалаа. Тэгэхээр яг хэдүүлээ харж байгаа үстэй яг л одоо жишээлбэл тэр тусгай зориултын тоног төхөөрөмжтэй машин энэ тоног төхөөрөмж яг үнэндээ өдөр тутмын хэрэглээнд хэрэглэгдэх зүйл нэгдүгээрт биш. Хоёрдугаар тэр үнэтэй зүйлүүдийг группийн цөөхөн хэдэн төгрөг авж байгаа хүмүүс бол худалдаж авч чаддгүй л байхгүй. Тэгэхээр машиныг авруулж ирээд өөртөө засаж янзлаад машиныг одоо гар удирдлагатай болоод хувиргаад хэрэглэж байгаа Монголд жишээлбэл тэ. Тэгэхээр ер нь бол эндээс юу харагдчихна гэхээр цаашдаа энэ нөөд гайлын татварын зохицуулалт дотор шин жагсаалтыг хуульчлахаас аргагүй мана гэдэг дүгнэлтийг би авлаа гэж ойлгож байна. Би энэ дээр бас яг баталгаатай хариулт авчээ. Тэгхийн бол бидний удахгүй одоо яригдах энэ хөгжлийн үеийн эрхийн тухай хууль, халамжийн тухай хууль, заалтууд төр ийм агуулга орж ирэх нь байна шүү. Энэ дээр та бүхэн бас анхаарлаа хандуулж урьдчилж бэлдэх хэрэгтэй байх шүү гэдгийг л би хэлж ойлгуулах гэж асууад байгаа гэсэн баярлалаа. За сангийн яамныхын цаашдаа энэ Саран Чулуун гишүүний хэлсэн дээр бас анхаарах хэрэгтэй баха. Хөрлөбаатарын Баасан жаргал гишүүн асуулт асууя.